За сайн байцгаана уу. Намайг мөн 2 охинтой Болор ханд гэдэг. Би энэ жил улсын дэргэний 14-р сургуулийг суралцаж төгссөн. Тэгээд энэ жил Лээштэй 100% гүйцэтгэлтэй 800 авсан байгаа. Би болохоор одоо ранкаараа 9-т явж байгаа. Тэгээд энэ жил болохоор уралдаан сорил явж эхлээд тэгээд анх Солонгос хэлний шалгалтанд бэлдээ аюу ачаалтаас болохоор эхний 4 сорилгоо өгч амжаагүй. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө бол за надад бол найдлага нэг байхгүй юм да. Шалгарч чадахгүй байхдаа гэж бодсон ч гэсэн яг өөрийнхөө төвшинг мэдээд сориод үзье гэсэн зорилготойгоор анх эхэлсэн. Тэгээд сорилгоо ингээд 7 хоног болгоо өгөх явцдаа ингээд байнгын өөрөөр бодлоготой таардаг байсан. Тэгээд тэрнийхээ дараа болохоор илүү ингээд ойлгомжтой бодолтууд нь бас харагддаг болохоор маш их давуу талтай байсан. Тэгээд аймагтын сорилгыг өгснөөрөө болохоор цагийн баримжаа аягүй их суусан. Бодлогоудаа илүү яаж илүү хурдан бодох тухай суралцдаг байсан. Тэгээд мөн одоо яг сорил өгснийхаа дараа өөрийнхөө юун дээр алдчихж байгааг илүү дүгнэж тэрнээрээ ажиллах боломжтой байсан хамгийн давуу талтай санагцсан. Яшин бодлого би яг яш болох өдөр ер нь аягүй их сандралтай орсон өглөөнөөс ахуулаад. Гэхдээ яг яш өгчих хувцас дууг нь бол ерөөсөө мэдэхгүй бодлогоогаагүй аягүй хөнгөн сэдвтэй байсан. Гэхдээ яг цагаа тулаад ирэхээр аягүй их сандраад тэгээд шоглом дээр бөглөхөж гэсэн аягүй хугацаа алдсан. Гэхдээ яг өөрийнхөө бодож исэн бодлогууд ингээд байсан учраас тэгээд 100% хүсэлтэлтэй гарч ирч чадсан. За эх хичээл яш өгч байгаа дүү нартаа хандаж хэлгээд болохоор одоо яш бэлтэн гэдэг нь болохоор маш удаан хугацааны одоо сахилга баттай адил тууштай адил маш чухал байдаг. Тэгээд бас ингээд өөрийгөө ингээд байнгын сорж нэг байрандаа байх биш байнгын илүү шин зүйлстэй тулгарх нь маш чухал. Тэгээд энэ үйл явц нь болохоор АИМТ-ийн хамт олон тэгээд сорилго хичээлүүд нь маш чухал тусдим болж чадна гэдэгт итгэж байна. Баярлалаа.